Сайн байцгаана уу? Од мөндөр суугаас та бүхнийхээ амрыг ирэн мэдчилж байна. Археологийн нууцуд нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. За өнөөдрийн сэдэв бол хүннүү нохоо гэсэн маш сонирхолтой сэдвээр ярилцсан байна. За энэ дугаарыг хамтран ажиллагчаар үрждэг сар хариултаа хадгалын худалдаа хөгжлийн банк болон таны аяллыг бид урлая. Эстер Монголиа маань оролцож байна. За студид Америк сургуулийн түүхийн багш Марат хаан хөтлөгч уран баяр ажиллаж байна. Өдрийн мэнд төргий багшаа. За өдрийн мэнд төргий. Од мөндрийг таалан сонсдог эрхэм сонсогч та бүхэндээ нарны баяр буюу Наврсын баярын өдрийн мэнд төргий. Бас дээрээс нь Монгол одоо усны баярын өдөр, дэлхийн усны баярын өдөр, Монгол хүн хамгийн анх сансарт ниссэн гэд өнөөдөр яг энэ нэвтрүүлэг те олон нийтэд цацагдахад бол яг энэ өдөр тохиож байна. Тийм учраас та бүхэндээ баярын өдрийн мэндийг хүргье гэж нэвтрүүлэг хийлээ те. Та бүхэндээ. За өнөөдрийн нэвтрүүлэг болохоор хүннүү нохоо. За тэгэхээр бит хоёр бол нэг нохооны тухай ярих гэдэг шүү дээ те. За тэгэхээр яг энэ нэвтрүүлэг энэ одоо судалгаа хийсэн хүн болвол Монголд болвол археологийн хүрээлэнгийн дундад зууны салбарын эрдэм шинжилгээний ажилтан доктор Батуулд гэдэг одоо судлаач хүн байгаа. За энэ судлаач хүний болохоор нүүдэлчдийн нохоо гэсэн 1-р дэвтэр 2-р дэвтэр гэсэн юм хоёр ном байгаа байхгүй юу. За яг ийм ном нь тэгээд энэ судалгааны бүтээл дээрээ болвол ерөнхийдөө болвол ер нь нүүдэлчдийн одоо ингээд нохоо шүтлэг те нохооны талаарх одоо яг хизээнээс нохоо гаршуулсан нохоо яг эртний улсуудын үед юм хөрөл зэвсгийн үед тэр чулуун зэвсгийн үед бүр дундад зуунд те ингээ яг ямархуу үүрэг өрөөлтөй оролцож исэн юм бэ те одоо нүүдэлчдийн амьдралд гэдэг энэ төрлийн судалгааг болвол те нэг талд нь одоо ингэж гаргасан маш сайн судалгааны бүтээл байхгүй юу. Археологийн хүрээлэнгийн одоо нэг Монголын археологчдын холбооны одоо энэ шилдэг судалгааны бүтээлээр шалгарч ирсэн бас ном байгаа юм. За тэгээд угаасаа яг манай судлаач Батуулд гэдэг одоо энэ доктор маань шүү дээ те өөрөө болохоор яг бүгд найрамдах хятад ард улсад магистр хамгаалсан байхгүй юу. Тийм учраас яг нөгөө эртний хятад ханз гэдэг чинь арай өөр шүү дээ те. Түүхэн сурвалж ханз гэсэн үг байхгүй сурвалжийн ханз хилтэй одоо цөөхөн хүмүүсийн нэг юм байгаа. Тийм учраас яг одоо энэ хүний судалгааны бүтээл дээр одоо тулгуурлаад өнөөдрийн нэвтрүүлэг маань одоо бий болж байгаа гэдгийг хэлэхэд хаатай байна. За хүн төрлөختний одоо хамгийн анх одоо гаршуулсан амьтан бол мэдээж нохоо. За тэгээд нохооны тухай бол мэдээж яг нохоо хизээ үүссэн те яг ямархуу одоо ингээд зан авиртай гэдэг юм уу те энэ талаар бол амраах олон одоо манай урнаа хоёрын одоо бэлтгэсэн нохоо гэсэн одоо бас нэг юм тусдаа энэ амьтдын ертөнцийн нэвтрүүлэг байгаа. Тэгэхээр тэнд бол яг нохооны талаар янз янзын одоо те баримтуудыг дээрээс нь сэтгэл судлал таарлаас нь эсвэл яг нохооны гаргадаг арин шин те ааш арин шин гэх юм уу эрүүл мэнд талаасаа гэд маш олон янзаар ингээд тайлбарласан байдаг. Тэгэхээр нохооны тухай бүр илүү их ойлголттой болох. Тэгээд дээрээс нь нохоог яг ямар учраас одоо ингээ хүнтэй илүү их ингээ ойр дотн байгаад идэгвэ гэдэг талаас нь бол нэлээд сайн ингээд судлаад хийсэн ингээ амраахт хоёрын нэвтрүүлэг байлээ. Тэгээд бас энэ дугаараас гадна тэр дугаарыг бас давхар үзээрэй гэж санал болгомоор байна. За тэгээд нохоо бол ер нь бол археологийн малталгаар бол хамгийн анх бол тий нохоог хизээ хүн гаршуулсан бэ гэдэг зүйлийг болохоор анх Германд малтсан маллах судалгаагаар 14,000 жилийн өмнөх тэртээ гэсэн үг шүү дээ тий. Тэртээх одоо юм оршуулганаас хүнтэй хамт оршуулсан нохоо олцсон байгаа байхгүй. Тийм учраас хүн төрлөختөн 14,000 жилийн тэртээ нохоо гэдэг амьтныг гаршуулсан байна гэдэг зүйл ингэж яригдж эхэлсэн байгаа юм. За үүнээс гадна энэ бол тий батлагдсан зүйл байхгүй. Гэтэл цаашаага ер нь бол яг нохоог хизээ гаршуулсан бэ гэдэг зүйл нэг археологийн баримтаар нотлогчлоо шүү дээ. Гэтэл энэ цаг хугацаа бас цаашаа явах боломжтой юу үгүй юу гэдэг зүйл бас давхар яригдж байгаа юм. За тэгтэл нэг хэсэг бол хүмүүстэй одоо ингээ археологийн малталгаар ингээ нохоо ингээд чулуун зэсгийн үеийн дээд тэ үеэс ч юм ингээд илэрдсэн байгаа байхгүй. Гэтэл энэ яг нохоо юу эсвэл чон уу гэдгийг энэ дэр яснаас нь сайн ялгаж салгаж чадахгүй байсан байгаа байхгүй. Тэгэхээр одоо нэг чон өөрөө нохоо болж хувирах өвөл явцсан маань болохоор бүр одоо ингээд 100 мянган жилээс ахуулаад тэр 30 мянган жил хүртэлх хугацаанд нэг эволюц маягийн юм явагдсан байгаа байхгүй. За ингэж яагаад яг хүн яг өөрөө нохоог хизээ гаршуулсан бэ? Хүн төрлөختөн нохоог хизээ гаршуулсан бэ гэдэг зүйл бол ингээд судалгааны үе шаттай явагдсан байгаа. За тэгээд Чехийн нутгаас олдсон нэг нохооны ясны он цаг гарсан юм байна л да. Энэ он цаг бол 31,500 жилийн тэртээ гэж гарсан байна. За гэтэл бас яг тухайн ондоо Сибирээс бас олдсон юм нохооны яс байсан юм байна л да. Энэ бол 2008 оны үйл явдал байхгүй. За тэгээд энэ онд болохоор яасан бэ гэхээр тэр Сибирээс олдсон нохооны яс болохоор 33,000 жилийн тэртээ гэж гарч ирсэн. За энэ бүхэн маань бол ерөнхийдөө бол нөгөө нохоо гаршуулсан он цаг маань бидний нөгөө үзээдсэн 14,000 жилээс цаашаа яваад байгаа сте тий. Тийм бүр чулуун дэсгэр рүү яваад өглөө тийм ээ. Тэглээ. За тэгэн гут ахаа цаашаага ингээд судалгаа улам нарийн болсоор байгаад 2011 онд энэ Чех Бельгийн хамтарсан судалгаа бас ингээд юу матлаг хийсэн юм байна л да. За эндээс бол яг нохоо оршуулга илэрсэн байдаг. За ингээд нохоог ингээд зориулж оршуулсан байна штэ. За энэ оршуулга болохоор 36,000 жилийн тэртээ гэж гарч ирж байгаа.
За энэ нь өөрөө палеолитийн одоо нөгөө дээд үе те энэ цаг хугацаанд хамаарч байгаа байхгүй юу? Монгол нутагт бол яг палеолитийн дээд үе гэдэг цаг хугацаа таарад байгаа юм те. За тэгэхээр яг энэ цаг хугацаанд аль хэдийн ер нь бол нохоог хүн төрлөختөн гаршуулчихсан байна гэдгийг бол бүрэн мэдж болоод байгаа юм. За гэтэл нохоо яг хаанаас гаралтай вэ гэдэг зүйлүүд яриад байгаа тийм. Ер нь одоогийн бүх нохоонууд нөгөө Европоос гаралтай гэж амраахын нэвтрүүлэг дээрээс ярьж байгаа сте тийм. Гэтэл ер нь бол нохоо бол ер нь Сибирь хавийн тийм одоо ингээд чонуудаас энэ генетик нь өөрчлөгдөөд биеийнхээ хувьд бол ингээд яг тухайн үед бол арай нэг жижиг болоод тийм. Ингээд өөрчлөгцөөр байгаад ингээд нохоо хүн төрлөختөн тийм гаршиж авсан байгаа юм. За тэгээд тухайн одоо ингээд явсаар хагаад тийм. Нохоо яг энэ Төв Азиа тийм. Яг анхлан яг хизээ яг гаршуулж эхэлсэн юм бэ гэдэг бол яг археологийн шинжилгээ ухаанаар ингээд баримтаар гэх юм бол тий батлагдах зүйл нь болохоор одоогоос 14-өөс 15 мянган жилийн тэртээ болж тараад байгаа байхгүй. Гэхдээ энэ цаг хугацаа бол хамрах ингээд газар нутаг гэж байгаа тий. За яг аль хав бүс нутгаас ер нь нохоо гаршуулсан юм бэ гэдэг зүйл яриад байгаа. Гэтэл энэ нь болохоор одоо Төв Азийн нөгөө нэг эртний хятадын хойд нутаг, умард нутаг гэж байгаа байхгүй. Одоо жишээ нь Хятадын цагаан эрмийн ойр орчмын бүс нутаг гэж байгаа. За энэ нутагт бол хамгийн анх нохоог гаршуулж эхэлсэн байна гэдгийг бол археологийн баримтаар нэлээд сайн гэд илрүүлээд бий болгож байгаа байхгүй. Гэтэл энэ бол газар зүйн байршлын хувьд бол нөгөө уугуул нүүдэлчдийн нутаг гэдэг зүйл яригадаад байгаа тийм. Тэгэхээр нохоог бол одоо нөгөө нэг төвдөөс те төвдийн өндөрлөг уусаас Монголоос үүссэн гэдэг зүйлийг бас ярихад бол нэлээд дөхөмтэй болоод байгаа. Үүнээс гадна нохоог бас хамгийн анх нөгөө гэрийн тижээвэр амтан болгосон одоо ингээд арт түмэн гэх юм бол Монгол болон төвд гэж яриад байгаа байхгүй. Шалтгаан нь юу вэ гэхлээр нөгөө нүүдэлчин ахуйн амьдрал чинь өөрөө гэрт амьдардаг тийм биз. Тэгэхээр нөгөө нэг гэртээ амьдардаг учраас нохоог хамгийн анх нөгөө гэртээ ингэж дураар нь оруулж гаргадаг гэдэг чим эрх чөлөөтэй байлгадаг. Энэ талаасаа бас ингэж ярьж болоод байгаа юм. За тэгээд ер нь бол яг нохоо бол мэдээж нөгөө нэг ДНК-гийн шинжилгээгээр бол ер нь бол Евразийн тий саарл чонны хойч гэдэг нь бол нэгэн тодорхойлсон байгаа. Одоо байгаа дэлхийд байгаа тий бүх нохоонууд. За тэгээд Монгол нутагдах нохоотой холбоотой баримтууд гэх юм бол неолитийн үед орчиж байгаа. Сайн нөгөө хуучин чулуун зэсгүй үед бол эхийгээс энэ тэндээс ингээд нөгөө 36 мянган жилийн тэртээс те ингээд олдож эхэлж штэ. Гэтэл неолит гэдэг бол цаг хугацааны хувьд бол одоо 7000 гаруй жилийн тэртээ үйл явдал байхгүй. Шин чулуун. Тий, шин чулуун зэсгүй. За тэгэнгუთ эндээс бол ингээд нөгөө нохоо гаршуулсан гэдэг баримтуудыг бол илүү тодорхой мэдж болж байгаа юм. Одоо судлаач Батболдгоон одоо те нүүдэлчдийн нохоо гэсэн энэ судалгааны бүтээлээс хэлж байгаа шүү дээ. За ингээд энэ мэтлэнгээр холбоотой ер нь бол нохоотой холбоотой оршуулга тий оршуулгын зан үйлүүд бол ганцхан Монголд биш дэлхийд дахинд ер нь өргөн тархсан юм байна л да. Яагаад гэвэл хүн төрлөختний хамгийн анх гаршуулсан нохоо бол хүн төрлөختний хамгийн үнэн амтан болж тараад байгаа сте тий. Байнгын цуг хамтдаа байдаг амтан. За тэгэнгუთ энд бол нөгөө энэтхэг болон Непал дээрээс нь одоо нөгөө Непал тэгээд Хятадын одоо ингээд нэг энэ бүс нутаг байгаа байхгүй. За энд нөгөө Кашмир гэдэг одоо нэг бүс нутаг байгаад байгаа. За энэ нутагт байгаа энэ нэг юу байгаа байхгүй. Аз твэс гэсэн үг шүү дээ. Эндээс бол ингээд нэг байшингийнхаа шалан доор нийтийн тооллын өмнөх 100000 жилийн тэртээ гэж байгаа. Шин чулуун зэвсгийн үед хамгийн анх нохоон оршуулга гэдэг зүйлийг бас ингээд давхар гаргаж ирж байгаа. За энэ нь болохоор манай нөгөө Тамсаг булгийн суурин гэдэг нөгөө нэг неолитийн бас яг Монголоос олдсон суурин байдаг байхгүй. Энд бол бас яг тухайн одоо нөгөө орон гэрээ шүү дээ. Энэ орон гэрийнхаа шалан доор оршуулга хийждэг байхгүй. Тэгээд нөгөө хүнийг хагас суугаа байдлаар нь оршуулцдаг. Тэг хүн ихийнхаа хэвлэлээр дээр хагас суугаа байдалтай байгаа юм шиг байгаль ихийнхаа хэвлэлдээ орлоо гэдэг ингээ ярьдаг. За тэгтэл тэндээс бол яг Монголоос бол ингээд нохоо олдог шүү дээ. Гэтэл энд яг тэр нөгөө неолит үеийн нохоо олдоод эхэлчихэж байгаа. За цаг хугацааны хувьд ингээ цаашаага ингээ хөөгд үзэх юм бол наашаага гэсэн үг шүү дээ. Наашаага ингээ ойртуулаад үзэх юм бол Эртний Египтэд бол ер нь нохоог бол нэг ихэд үнэлдэг байсан байгаа байхгүй. Сая бид ингээд од өндрөөр ингээд те ингээд жуулчтай хамт ингээд явлаа. A-Star одоо яг манай өнөөдрийн нэвтрүүлгийн ивент гэж те. За энтэй ингээд цуг явхад Египтэд очиод үзэхэд тэнд яг тэр нөгөө нэг хаадад зориулсан, фараонд зориулсан, эсвэл тэр хаттад зориулсан ер нь тэр бунхан те оршуулга. Энэ оршуулга дотор бол янз бүрийн ан амьтдыг бас ингээд бунхалчт юм байна. Тэр нь бүр мууми болгочдаг. Мууми болгохоос гадна бас ингээд цугтаа ингээд оршуулсан тий. Ийм одоо ингээд оршуулгууд зөндөө байгаад байгаа байхгүй. Тэгэхээр эртний Египтэд бол ер нь нохоо гэдэг амьтанг бол тий ер нь муумижуулаад тэгээ эзэнтэй ингээд цуг оршуулад хойд насанд нь одоо нөгөө эзэнтэй нь хамт явуулдаг гэсэн баг. Энэ мэдээж нөгөө нэг тухайн үеийн арт түмний ертөнцийг үзэх үзлэр бол хойд насанд нь хамтд нь амьдран, эд хөрөнгийг хамгаална, өөрт нь анхаарал тавина тий. Энэ бүх зүйлүүдийг бас давхар одоо ингээд яриад иж магадгүй байгаа юм. За тэгээ эртний Египтийн булчнаас олдсон археологийн ингээд нотлох баримтууд дээр бол заримдаа одоо ингээд нарийн ширийн одоо ингээд оршуулгын
тахилга өргөдөг байсан нь харагдаад байгаа байхгүй. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр тухайн ёслол гашуудлын одоо нэг хэлбэрийг илтгэж байгаа одоо нэг юм муумилах тий. За тэгээд муумилн гэдэг нь болохоор айгүй хөөрхөн гэхээр одоо хаашаа би нэг археологч болохоор хэлчихлээ шүү. За надад ч гэсэн хөөрхөн санагдаад байгаа юм. Чихмэл маягаар тий ингээд чихмэл маягаар ингээ үлгийдөөд тий ингээ үлгийдөөд ингээ хийцэн байгаа байхгүй. Тий нэлх хөвчөг. Тэгээд гадна талаар нь одоо яг нэг нүд байгаа хэсэгт ингээд хөөрхөн өнгө мөнгөөр ингээд наагаад ойчихсан тий. Тэгээ энийг нэг одоо манай найруулж гана анх нэг харчаад хөө мараад ах энийг хартаа. Ямар хөөх юм бэ гэд тэгээ заахгүй. Тэгтэл тэр нь өөрөө нэг мууми буюу оршууд байгаа шүү дээ. Магадгүй тухайн фараоныхаа хамгийн хайртай амьтанд байсан байх магадлалтай байгаа тий. Оршуулж яах гэдэг чинь хүндэтгэж байна гэсэн бас санаа тий. Үүнд одоо амьтан гэдэг дээр чинь яг нохой муур гэрийн тэжээвэр тэдгэр амьтд бас хөвчлээ ороод байна л да. Одоо нохойн толгойтой бурхан байдаг тий. Муурын толгойтой бурхан байдаг. Тэгж л одоо хайрлж хүндэтгэж шүтэж байж шүү дээ. Тий. За тэгээ одоо ер нь бол яг Монгол болон Умард Хятадын нутагт нохой гаршуулсан цаг хугацааг хэлсэн шүү дээ 15,000 жилийн тэртээ гээд. За тэгэхээр энэ бол яг тэр нохооноос гарч байгаа тий одоо оршуулга нохооноос гарч байгааг нь ер нь нохоо оршууд байгаа байхгүй тий. Нохоо ингээд тусдан зориулаад ингээд оршуулга үйлдсэн эсвэл хүнийг дагалдуулаад оршуулсан гэдэг ч юм ийм зүйл олдоод байгаа. За тэгэн гут нь энэ нь бол өөрөө нэг тархацын хувьд бол ингээд жигд тархацтай байгаа байхгүй. Тэгэхээр энэ цаг хугацаа бол яг тэр эрдэмтдийн хэлснээр бол ер нь бол баттай тоо баримт болж таарад байгаа байхгүй. Тэгэхээр энэ нь бол нэг говийн ард байдаг гэдэг ч юм одоо уугуул Монгол нутаг одоо бидний одоо ошин тогтнож байгаа тий ар Монгол гэх юм. Энд ч гэсэн ийм байх магадлал өндөртэй болж таарад байгаа юм. За тэгээд нохоог ингээд нөгөө булшиндаа дагалдуулж оршуулах тий болсон талаар бол Монгол судлаачдаас бол хамгийн анх Хүнүүгийн жирийн иргэдийн булш хэмээх судалгааны бүтээлдээ бол доктор Түрбат бол судалгааныхаа бүтээлд хамгийн анх тэмдэглэсэн байдаг. За тэгээ яг тэр судалгааны бүтээлдээ болвол гэр бүл болон тий одоо гэр бүлд эзэлж исэн байр суур одоо хүнтэй ойр дотн байсаар ирсэн зэрэг нь бол нохоог бол янз бүрийн одоо ард түмэн тий эрт цагаас эзэнтэй хамт булшлан оршуулах зан үйлтэй болоход нөлөөлсөн хэмээн үзэж байгаамаа гэж. За тэгээ манай нутгаас бол булшинт одоо ингээ нохоо дагалдуулсан тохиолдол бол тий ер нь бол яг бодитоор бол ингээ хүннүүг ийсгэлж байгаа байхгүй. Тэгээ өнөөдрийн нөгөө дугаар чи хүннүүг нохоо гэдэг зүйл ингээ яригадад яваад байгаа. Олдор нь олцсон гэсэн үг тийм яг оршуулга нь олцсон гэсэн үг. За гэхдээ яг иймэрхүү зан үйл үйлдсэн тийм ингээ оршуулга маягаар ингээ явсан зүйл бол цаг хугацааны хувьд бол хүрэл зэвсгийн үеийн дөрвөлжин булшны соёлоос бас ингээд мэрс ингээ мэдэгдээд байгаа юм. Гэтэл яг тусдаа ингээ оршуулгын зан үйл маягаар ингээ оршуулсан болохоор хүнүүд бол нэлээд тодорхой байр суурийг эзлээд байгаа байхгүй. Хүрлийн үеэс бол маш олон одоо нохоотой холбоотой судалгаануудыг ярьж болох юм. Учир нь юу гэхээр бугун чулуун хөшөөнд ч ингээд тий нохоог төрсөлдсөн байна. Дөрвөлжин булшнаас одоо ингээд нохоо олдож जैन тий. Тэгээд цаашаага явсаар байгаад одоо ингээд хүннүг үед ирж гинэ. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр дөрвөлжин булш болон хүннүг үеийн тэр залгамж холбоо тий энэ зүйлүүдийг бас давхар ярьж болж байгаа байхгүй. Жишээ нь одоо антропологч Түмэн тий шинжлэх ухааны авиац зүтгэлтэн Монгол Улсын их сургуулийн одоо зөвлөх багш. За энэ хүний судалгаа бол 2011 оны судалгаа байдаг, бас 2016 оны судалгаа байдаг байхгүй. Энэ судалгаанууд дээр үндэслээд бол ер нь бол дөрвөлжин булшны соёлыг одоо тий соёлын одоо энэ антропологийн хэв шинжүүдийг судлаад үзэх юм бол хүмүүст адилхан гэж. ДНК болон антропологийн хэв шинжээр төрөх гэсэн үг тий. За ингээд цаашаага энэ нь 13 дугаар зууны монголчуудтай адилхан байна гэдэг. Тэгэхээр энд нэг дөрвөлжин булш хүннүү Монголын үе гэдэг тий ийм нэг залгамж холбоо байгаатайгаа энэ дээр нь бас нөгөө ахуйн соёл гэдэг ч юм уу энэ зүйлээрээ бол адилхан байх талтай юм а гэдгийг судлаач Батуулд тий доктор маань одоо бас ингэж үзээд байгаа юм. Боломжлогдсон явсан гэсэн санаа. За нохоо бол ер нь нүүдэлчдийн тэг хүнүүн нарын бол ер нь бол нөгөө хөрөнгөн шүү дээ тийм биз дээ хөрөнгө. За жишээ нь одоо ланч сайн нохоо гэдэг ч юм уу эсвэл эд хөрөнгөөс хамгаалдаг тийм ийм нохоо одоо ингээ байгаа тул ер нь талигаачийн ажил явдалт тийм одоо оршуулганд гэсэн үг шүү дээ. Нохоог дагалдуулах нь бол ингээд тэр болгон хийгээд ахаар зан үйл биш болж тарах гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол нэг юм онцгой нийгэмд тий дагалдуулан оршуулсан байдаг болов гэсэн юм таамаглал гарч ирээд байгаа. Яагаад ингэж хэлээд байгаа юм бэ гэхээр ер нь хүннүүгийн оршуулга булш оршуулга болгоноос нохоо оршуулга тий нохоо одоо ингэж дагалдуулж оршуулсан ч юм уу нохоог оршуулсан оршуулга бас байдаг. Тийм болохоор энэ бол тодорхой юм нэг овг эсвэл нэг юм өөрийн гэсэн өрмөц соёлтой тий ийм овгуудад зориулсан байх магадлалтай гэдэг зүйлийг хэлж болж байгаа юм. За тэгээд эртний сурвалжид бол ер нь талигаачийг бол анч нохоо унаж явсан морийг нь дагалдуулдаг хэмээн дурдсан байгаа байхгүй. Тэгэхээр энэ нь бол тэр тухайн одоо
хүний хойдохыг одоо ингээд те зориулж хүчрхэг сайн нохоо дагалдуулж оршуулна гэдэг зүйл бас биш болж тараад байгаа. Энэ нь ямар учиртай юм бэ гэхлээр одоо нэг хүн ингээд насварлаа гэж бодсон шүү дээ тий. За тэгэн гут энэ дээр нь одоо хамгийн сайн нохоогоо тэр тухайн одоо овгийнхоо гэдэг ч юм уу тухайн тэр үрх гэрийнхээ хамгийн сайн нохоог дагалдуулаад оршуулчих юм бол тэр эд хөрөнгийн юм уу малыг юм уу тий хэн хамгаалах юм. Тийм учраас ер нь бол нэг тийм жоохон нэг муу гэх юм уу эсвэл би муутай гэх юм уу тий одоо өөр юу юм бэ? Ер нь бол нэг юм чухал биш дүүцсэн нохоогоо гэж дүүцсэн. За яг үнэ ийм нохоогоо л ер нь золид гаргана гэсэн үг байхгүй юу? Гэтэ ямар сони би яг эсрэгээр нь ботсон шүү дээ. Одоо нөгөө хүнийгөө чи хүнээ дагалдуулж одоо оршуулдаг тэр бүхэл одоо мундаг гэрчүүдээ ч юм уу дагалдуулж дараа насандаа л хамт байх гэдэг байгаа шүү дээ тий. Тэгэхээр одоо би бол жишээ нь хамгийн хайртай муураа аваад ингээд оршуулагчмаар байгаа байхгүй юу? Яг зөв ямар гоё юм бэ? Гэхдээ яг энэ бол таны өөрөө чинь бодлолч байгаа байхгүй юу? А энэ юу гэсэн үг вэ гэхээр оршуулгын зан үйл гэдэг зүйлийг хийх зүйл чинь шүү дээ тий. Эн чинь одоо яг тухайн чи одоо чамайг одоо оршуулахын тулд би оршуулах гэдэг шүү дээ. Тийм байгаа сте. Тэгэхээр эн чинь хоёр дахь этгээдийн үйлдэл болж тараад байгаа сте. Нэгдүгээр этгээд нас арсан тэрэнд нь одоо ингээд оршуулах үйлдлийг хоёр дахь этгээгч ингээд этгээд хийх гэдэг шүү дээ. Гэтэл тэнд одоо нөгөө хэрэгтэй юм нь бас байх магадлал өндөртэй болчиход байна шүү дээ. Тийм байгаа сте. Тэнгууд за энэ манай энэ басар бол өстой сайн нохоо тий. А гэхдээ энэ асар бол нэг жаахан тий. Ингээд чон моноос айж майгаад ингээд хонь мон идүүлчихэд байдаг. За чоныг тэгтээ тэргүй нохоо дагалдуулах гэж байгаа юм чинь энэ чинь нөгөө нэг зан үйлээ бодоод гэдэг ч юм уу тий. Судлаач хэлэх гээд байгаа санаа энэ аахгүй юу? Тий. А тэгээд ингээд нэг оршуулчихж байгаа юм. А тэгээд яг энэ судалгааг ингээд үзээд эхлэхээр тий яг Батболдгоо нь одоо ингээд хүнүү нохоо гэдэг судалгааг ингээд үзээд эхлэнгуут чинь энэ чинь ийм зүйл гарч ирээд байгаа байхгүй юу? А одоо хүнүүгийн ингээд малцсан буш болгон байна шүү дээ тий. За тэр буш болгон болвол ингээд эд үлгийн зүйлүүд байгаа. За энэ эд үлгийн зүйлүүд нь бол ингээд асар баялаг гэх юм уу тий. Одоо ингээд энгийн булш байлаа гэж одоо язгууртын булш байлаа гэж тий. Гэтэл яг ингээд тоногдсон булшнуудын ингээд олдвор хэрэглэгтүүнийг хараад ахаар баялаг байдаг хөөх. Маш баялаг. А гэтэл огт тоногдоогүй булш одоо ингээд малтаад судлаад үзлээ гэж хэлдэг шүү тий. Гэтэл энэ нь болохоор нэг энгийн булшин дээр жишээ авч хэлж байгаа шүү. Энэ дээр бол ер нь бол бас нэг жаахан арай л ядмаг байдаг, тутмаг ингээ олдруудтай байдаг гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр энэ шалтгаан нь юу гэхээр тэр булшийг тоноод байгаа нөхдүүд бол тухайн оршуулгыг оршуулж байхад нь харж исэн, мэдж исэн хүмүүс гэдэг ч юм уу тий. Энэ басрыг оршуулсан энэ оршуулга дотор тий одоо энэ эзэнтэй нь оршуулсан байгаа шүү дээ. Энэ дотор бол баг юу ч байхгүй. Энийг одоо баг тоноод хэрэггүй гэдэг ч юм уу. Иймэрхүү зүйл бас байх магадaltaй гэж байгаа байхгүй. Ямар сайн нөгөө гем тэрийг ойрын хүнээс гардаг гэдэг шиг л. Тийм шүү дээ. Энэ чинь тэр үе төртлээ адил байж. Тийм. Тэгэхээр археологч чинь бол ерөнхийдөө тагнуулж гэсэн утгатай шүү дээ. Бүр 2000 жилийн өмнөх хүний чинь одоо булшиг малтж ирэнгуудаа тий ясыг ингээд ястаа ингээд яриулаад олдортон цог яриулж штэ. За яриадах гээл тий. За тэгэхээр бас яг саяны хэлэх гээд байгаа санаа чинь энэ дээр байгаа. А гэтэл энийг яг ингээд би бэлж явах явцад бол бас нэг санаа орчихсон. Яг өөртөө чинь адилхан гэсэн үг шүү дээ. Түрүүний яг гээд би бол хамгийн сайн авч явна гэдэг гэсэн шүү дээ. Энтэй адилхан язгууртны булшин дээр бол нэг саяны юм бол бас үйлчлэхгүй байх. Ягаад гэвэл тогтсон ингээд нэг зан үйл байгаа те шань юу одоо язгуурт хүн байгаа даа штэ. Гэтэл тэр оршуулгын зан үйлийг чинь тодорхой комисс ард иргэд одоо ингээд өөр юу хийн одоо нэг төлөөлсөн хүмүүс те энэ бүх хүмүүс ингээд нэг оршуулгын зан үйл маш олоолаа оролцож байгаа учраас магадгүй нөгөө нэг яг ингээд зан үйлийн дагуу те хамгийн хайртайгаас нь ингээд бас явуулах магадлал буюу өөрийг чинь хилдэг санаа гарч ирэх гээд байгаа байхгүй. За тэгэхээр урнаа минь язгуурт хэмтэй байх хэрэгтэй байна. Хайртай одоо нэг авч явахын тулд тий. Тэр үед бас тэгээд нөгөө тэр үеийн цаг үеийг энэ өнцгөөс харахад хэцүү л дээ. Гэтэ одоо хүний амьч вэ, амтны амьч вэ тэгээд дагалдуулаад явуулдаг гэдгээс одоо бас санаа явж байна. За хоёулаа хамтран ажиллах танилцуулаад нэвтрүүлгээ өргөжлүүлье. Тэгэхээр таны аяллыг бид урдлээ. Эстер Монголиа манад Од Мөндртэй хамтраад тань мэдгүй шинжлэх ухааныг дэмжиж ингээд ажилтгаа. Тэгэхээр 4-р сарын 5-нд манай Од Мөндрийн аялалд явах гэж байгаа. За энэ талаар мэдээллийг хүргье. За Од Мөндрийн багаар хөтлүүлсэн Туркийн спешиал аялал за эртний соёл хөгжлөлтөд танилцах юм аялал болж байгаамаа. Тэгэхээр Эстер Монголигийн зүгээс та бүхэн зориулан 6 шөнө 7 өдрийн гайхалтай аяллаа хөтөлбөрийг танилцуулж байгаа юм. За энэ аялал зөвхөн далайн эрэг дээр амрах аялал бол биш ээ. За би таныг Од Мөндрийн багийнхны хамт эртний грек, ромын эзэнт гүрний Мира үндэстний түүхэн өв соёлтой танилцуулж Туркийн үзэсгэлэнт байгалыг бүрэн мэдрүүлэх болно. За тэгэхээр одоо Од Мөндрийнхэнд маань тайлбарлаад явдаг шигээ бас хамтдаа та бүхнийг яваарай. Тэгээд энэ бүх мэдээллээр хангаж одоо танин мэдүүлэх болно. За яагаад Туркийн энэ аяллыг сонгох хэрэгтэй вэ гэхээр энэ Анталия хот далайн эргийн сувд эртний Ромын үед байгуулагдсан гоо үзэсгэлэнгээрээ юм алдартай хот байдаг. За мөн Кеково
далайнд ороход за энэ бол Эртний ликийн үеийн хот бөгөөд газар хөдлөлтийн улмаас далайд живж өнөөдөр хүртэл усан дор үлдсэн байдаг юм маш онцлогтой. За усан онгоцоор аялж тунгалаг усны ёроол тарагдах юм балхасыг бас үзэж аялна гэсэн үг. За мөн Дайлиан гэдэг байгаа. Энэ болохоор яст мэлхийн арал гэдэг. За Туркийн хамгийн онгон байгальтай газар бөгөөд эндээс алдартай карета буюу одоо авраг яст мэлхийнүүдийг харах юм боломж олох юм. За Демра Мера Петки гэсэн одоо Эртний төвхтэй газрууд байдаг. Грек Ромын үеийн гайхамшиг дотуудтай танилцаж ариун сүмүүд, за чулуун хөшөө зэрэг одоо дурсгалуудыг үзнэ. За all inclusive 5 оттой жошт буудалд байрлаж далайн ирэг дээр та бүхэн маань бас амранга гоё танин мэдээд ирэх юм байна. Тэгээ Turkish Airlines-ийн хуваарьт нислэгээр та бүхэн ая тухтай зорчих боломжтой. За аялах өдрүүд бол 4-р сарын 5-наас 4-р сарын 12-ны өдрүүдэд болно. За үн ханш нь болохоор 5,690,000 төгрөг юм байна. Танд үлдэх гайхамшигт дурсамж, мэдрэмж, түүх соёлын өв соёлыг нэг дор мэдрэх юм аялал юм. За бүртгүүлэхийг хүсвэл одоо та бүхэн маань Эстер Монголиатай холбогдоорой. Утас нь 72 тэгтэг 92 тэгтэг. За тэгээд Facebook хуудас нь бас Grace Эстер Mongolia гэдээ байгаа. За тэгээд та бүхэн маань амьдрал бол аялал юм. Тэгээд дурсамжийн одоо цамирлаг юм гэдэг шиг гоё аялаарай гэж уриалж байна. Баярлалаа. За тэгээд ерөнхийдөө бол сая нэг түрүү хэлсэн шүү дээ, яг дөрвөлжин булш болон хүннүү болон 13 дугаар зууны үеийн холоор төр ДНК болон тэгээ одоо ингээд анатомийнхаа хэв шинж, оршуулгын зан үйл энэ бүх зүйлүүд нэлийн төстэй байдгаа гэдээ ярьсан. За ингээд үүнээс гадна бол хүнүүгийн газар нутаг гэдэг бол өөрөө бас нэг яригдана. Өөрөө өргөн уудам эзэнт гүрэн шүү дээ, тэ. За тэгэхээр энд ингэсэн юм байна л судлаачид Бээжин хотын яг умартад нутагт ингээ уулын жуун гэдэг одоо нэг хүннүүгийн өмнөх үеийн тий ингээд нэг нүүдэлч овг аймагуд байхгүй. Ноён жуун, нохоо жуун, уулын жуун, цагаан дий гэдэг ингээд айгүй олон овг аймагуд байдаг. Энэ талаар нэг хүннүүгийн төвхтөр ярьчихсан. За тэгээ энэ дээр бол нэг яг 1985-аас 1991 оны хооронд 600 орчим булшийг малцсан байдаг. За гэтэл энэ нөгөө жуунд чинь одоо яг ахгүй одоо амьдралын үхээр нүүдэлчин гаралтай хүмүүс тийм биз. Тэгэхээр энд чинь одоо өвхөр хойно одоо адуу гэдэг ч юм уу тийм амьтад ингээд айгүй олон байх ёстой шүү дээ. Гэтэл эдгээр оршуулгуудаас бол за яг ингээд нэг тоо баримтаар нь хэлэхэд шүү дээ тийм. Нэлээд олон одоо нохооны оршуулга олцсон байгаа байхгүй. За тэгээ ог оршуулгаас ер нь дангаар нь нохоог оршуулсан 122 байгаа. Тэгэн гутаа эрэгтэй хүнд оршуулсан нь болохоор 42, эмэгтэй хүнд 61 ширхэг заяа. Тэгээ хүүхдэд бол ямар их юм бэ? Тэр нэг 600-аас ч тийм. Тэгэн гутаа хүүхдэд 11, нэраа хүүхдэд 8 гэж байгаа байхгүй. Ингэж оршуулсан. За тэгэн гутаа энэ оршуулганаас бол ерөнхийдөө хамгийн олон гэх юм уу тийм. Энэ одоо оршуулга нь бол 1448 ширхэг нохоо гарч ирээд байгаа байхгүй. За энэ бол их сонин гэдэг нэг баримт байгаа байхгүй. Энэ баримт маань өөрөө юу вэ гэхлээр би зөвхөн энийг бэлдэж авах явцдаа тийм ингэж ойлгосон. Магадгүй энэ бол нөгөө нохоо өржүүлдэг овг аймаг. Анч нохтыг ингэ бэлддэг тийм ийм байх магадaltaй байж магадгүй гэж бодсон зүгээр. Харин тэгж бодогдохоор юм байна. Тийм. За тэгээ үүнээс гадна бас яг саяны одоо нэг юу байлаа шүү дээ. Уулын жуун гэдэг байсан шүү дээ. За энээс гадна бас юу байгаа юм? Энэ Жүншан гэдэг одоо нэг уулын жуун гэдгийг одоо уулын жуун шүү. Саяны хэлж байгаа нь уулын жуун. За энэ одоо ингээд цаг хугацааны хувьд бол нийтийн тоолын өмнөх 414-өөс 296 хонд ингээд хамаарж байгаа цагаан дийгийн язгууртны булшиг гэж байгаа байхгүй. 1970 хонд ингээд Хэбэй гэдэг мужийн Пиншан гэдэг хошуунаас ингэж малтсан байгаа юм. За энэ малтлагаар яасан бэ гэсэн чинь за энэ бидээж нэг язгуурт түүний малтлага байгаа шүү дээ. Язгуурт түүний ингээд булш оршуулга байгаа юм. Гэтэл энд нэг хоёр нохоог цог оршуулсан байна. Нөгөө хоёр нохооных нь ясанд бүтнээр байна. Гэхдээ энд хамгийн сонирхолтой нь тэр хоёр нохооны хөзөвч нь алтаар болон мөнгөөр чимэглээд хийсэн. Бүтэн алт мөнгөн чимэглэлтэй байгаа байхгүй. За энэ нохоог дагалдуулж оршуулсан байгаа. Тэгэхээр энэ бол нохооны хувьд бол ерөнхийдөө 7 настай тий нас бий гүйцсэн ийм нохоо байх гэдэг шүү дээ. Тэгэхээр энэ бол нэг тийм чухал байр суурийг эзлэх гээд байгаа байхгүй. За тэгээ энэ дээр бол яг нэг эртний одоо ингээд хан улсын үеийн нэг алдартай нэг хүн байт юм байна л да. За ингээд шүлэгч хүн те. За тэгээ яг ингээд судлаач доктор Батулдуган одоо нэг орчуулснаар үзэх юм бол энд нэг юм шүлэг байдаг. Тэр шүлгэн дээр болохоор умардын жун, шан улсын эзэд те, умардын нохоо, харцаг, шонхор байдаг гэж байгаа. Эздэд те. За хэмээн тэмдэглэсэн байгаа байхгүй. За тэгэхээр энэ бол юу гэсэн үг вэ гэхлээр тэр умардын нохоо гэдэг зүйл бол ер нь бол тэр яг төв суурьшмал тий эртний тэр хятад гэсэн үг шүү дээ тий тийж нэг байлдаад 7 улсын үе явж байгаа байхгүй юу. За тэгээ Жав улсын үед Жав цин гэдэг зөндөө улсууд байгаа шүү дээ. Эдгээр улсуудын үед бол тэр умард нутгийн нохоо гэдэг зүйл маш үн цэнтэй байсан байж тарах гэдэг байгаа байхгүй юу. Тэгээд тэрийг ингээд дуу шүлгэндээ хүртэл оруулсан байна гэдэг.
За тэгээ саяны тэр нохооны төрлийг ингээ сайн ингээ яваад үзэх юм бол тэр нэг умардын анч сайн нохоо байдгаа гэж ярьсан шүү дээ. За энэ дээр бол яг ямар нохоо гэхлээр энэ нэг Монгол тайг нохооны төрөл байсан байна гэдгийг сурвалжид тэмдэглүүлсэн байгаа байхгүй. За тэгээ тайг нохоо яг ямар вэ гэдгийг манай найруулагч одоо яг үзүүлж байгаа бах. Би яг энэ зургийг бол нэг зөвшөөрөлтэй зураг. Энэ болохоор Монгол банхар судлалын холбооны одоо удирдах зөвлөлийн гишүүн. Тэгээд мянган найз группийн одоо нэг захирал ахгүй. Манайхтаа нэг аялаар байнга явдаг. Японд явсан, сая Египт, Туркаарч ингээ явсан. За ингээд төвшин дүр ахын зураг юм. За тэгээ энд бол ингээ яг ингээд адуун дээр ингээд те ингээд мордоо суудсан. За ингээд нэг хүн байна. Тэгтэл тэр одоо яг тэр тайг нохоо бол ямар өндөр байд юм бэ гэдгийг харуулдаг. За тэгээ ерөнхийдөө одоо яг ингээд хэмжээ авахын тулд саяны ахын ингээд те төвшин дээр ахын ингээд зургууд ингээд ашиглаа явцсан байгаа шүү. За тэгэхээр хүнүүгийн нохоон талаар бол сурвалж судлал бол ингээд бичсэн байгаа юм. Том биетэй, дөрвөн хөлн хүчтэй, төрмөл цээжтэй, том амтай, хар биетэй, догшин нохоо гэж тэмдэглэсэн байгаа байхгүй. За тэгэхээр энэ эртний хятадын сурвалж бичиг тэмдэглэгдсэн энэ зүйл бол одоо манайхаар бол одоо Монгол нохоо буюу банхар гэж тарах гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр яг нөгөө Монгол нохоон дүр төрхтэй яг адилхан байгаа сте. Тэгэхээр энэ бол хүннүүгийн нохоо ч гэсэн одоо яг ингээ Монгол нохоо буюу тэр банхар те төвд одоо ингээл яриад байдаг штэ. Гэтэл ер нь бол энэ банхар төвд нохоо эднүсийг бол төвд болон Монголоос гаралтай үүсгэлтэй гэж яриад идэм байл. За тэгээд яг энэ умардын хүннүү нарын нүүдэлчдийн өөр нэг нохоо гэдэг нэр гарч ирдэг байгаа. За тэр өөр гэдэг нохоо нь болохоор энэ пинья гэдэг те эсвэл ан гэдэг ингээд янз янзаар нэрлэдэг байгаа байхгүй. За энийг болохоор хуугийн нохоо гэж. Тэрийг нь болохоор нэг юм өнөг шиг жижигтэр тэгээд хар цусамтэй сайн хамгаалдаг хэмээн тэмдэглэсэн гэж байгаа байхгүй. За энэ нь болохоор магадгүй нөгөө тайг нохоо. Тэгэхээр хүнүүд бол нэг юм хоёр янзын нохоо буюу одоогийн нөгөө тайг нохоо бас банхар нохоо те энэ хоёр хоёулаа байсан байж тарах гэдэг байгаа байхгүй. За гэтэл энд одоо нөхцөл байдал цаг хугацааны хувьд яг хаана яваа гэхэлэр хүнүүгийн өмнөх нэг 100 гаруй жилийн өмнөх юмд яваад байна шүү дээ. За энэ дээр чинь нөгөө нэг хятадын түүхийн нөгөө байлдаанд улсын үе эхэлж байгаа. За байлдаанд улсын үеийн тэр Жава улс гэж байгаа байхгүй. За тэр Жава улс бол хил хязгаарын хувьд бол хүнүүтэй байнга хилэлдэг. Тийм учраас Жава улс бол ерөнхийдөө бол хүнүүг эзэлж аваад одоо ингээ хүчрэг болно. Тэгээ хүчрэг болох юм бол бусад нөгөө нэг 7 улс байгаа шүү дээ. Энийний 6 улсаа эзлэхэд амархан гэдэг юм бодсон юм шиг. За тэгээ Жава улсын тэр үүлий гэдэг байна те үүлийн гэдэг ван. За энийг яг нөгөө хүнүүгийн түүх дээр ярьсан л да. Гэхдээ тэр бол энэ нүүдэлчтэй хийж байгаа энэ олон жилийн тулдааныхаа үр дүнд бол ер нь эцэст нүүдэлчтэйг яаж ялах вэ гэхэлэр яг нүүдэлчтэй адилхан хувцас өмсөж гэж байгаа байхгүй юу. Одоо ингээ мортоход ингээ төвөггүй болох юм өргөн өмд те. Тэгээ богинохон дээл тэгээ урт үрийтэй гутал гэдэг ч юм уу те. За ийм зэрэг зүйлүүдийг ингээ өмсөж те тэгүн гутаа морин дундаа ингээ давхаан дундаа морин дээрээс харвах нь бол харуулж сурах нь бол нүүдэлчтэйг одоо ялан дийлэх хамгийн шилэн арга гэж байгаа байхгүй. За тэгээд тэр хуугийн хувцас гэж байгаа нь болохоор яг тэр одоо хувцаа өмсцэн зөө морьтон дайчт болоод ингээд нөгөө давхаан дундаа ингээ хүмүүд нар чинь ингээ харж чаддаг гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тэр ингээ давхаан дундаа харж байгаа тэр үйл явдал нь нисэж байгаа шуу мэт харагддаг гэж байгаа байхгүй. За энэ нь өөрөө тэр нөгөө нэг суурьшмал иргэншилтэй тэр ард түмэн чинь нөгөө нэг юм явган зэрэг байгаа шүү дээ. Энэ явган зэрэгээс хэд дахин хурдан маневртэй гэсэн үг байхгүй. Нэг гарахад нөгөө талд нь гараад нэг гарахад нөгөө талд нь гараад тэгээд ингээд харна гэсэн үг шүү дээ. За тэгэхээр ер нь бол маш хурдцтай одоо ингээд хөнөөлтэй гэсэн үг байхгүй. Энд чинь буцаад маш их хохирол учруулж чадна гэсэн үг байхгүй. За ийм байсан учраас энийг болвол яах нь гэхээр тэр нөгөө нэг Жава ус дуурайж штэ тий. Тэгтэл яг үүнтэй адилхан яадаг вэ гэхээр яг тэр хурдан морин дээрээс давхиж байгаа энэ хөнөөлтөй үйл явдлын үр дүнд бол тэнд бол ямар зүйл хэрэг болох вэ гэхээр хүннүүд болохоор хүннүүгийн тийм сайн морь дээрээс нь одоо нөгөө нэг нүүлчтийн нохоо тий гэдэг зүйл бол ингээ хэрэг болж байгаа. Энийг бол яагаад ингээ хэрэг болоод байгаа юм бэ гэхээр нөгөө Жава улсын 3 эрдэн гэж байгаа байхгүй. За Жава улсын 3 эрдэн гэж юу хэлэх вэ гэсэн чинь нүү сайн морь одоо тий сайн морь нүүлчтийн нохоо тэгээд тэнгэр уулын хаш гэж хэлж байгаа байхгүй. Энэ 3 бол тэр Жава улсын 3 эрдэн гэдэг. Тэгэхээр одоо хүннүү нохоо гэдэг зүйл бол айл зүгээр тэр нөгөө Жава улсынхаа тэр эртний хятадын улсуудын тий бүр ингээд эрдэнд орцсон ингээд явж байгаа гэсэн үг байхгүй. Энэ ямар учиртай юм бэ гэхээр тухайн одоо тэр одоо амтныхаа тий агнах болон тэр эзэндээ үнэнч байгаа байдал амрахт хоёрын тэр нэвтрүүлэг дээр ярьж илэн шүү дээ бас нохоо ингээд нүд рүү хараад тусам ингээд нүд нь яг ингээд нэ тий жоохон уурд орчих юм бол ингээд шууд мэдээд ингээд альчдаг гэдэг шиг. За тэрнтэй адилхан ер нь нохоо бол эзнээ яг юу хийсэж байгааг бүгдийг мэддэг гэдэгтэй адилхан л төрсөлж хэлсэн байгаа байхгүй. Нэмэх нь нөгөө дуу дохиод амьдлах хамгаалах гэл одоо маш олон давуу талыг одоо үзэж хэлэлтгүй мэдж байгаа л да. Тэгэхээр саяны тэр нэг Жава улсын 3 эрдэн гэдэг дээр чинь яг тэр нэг банхар нь орох юм уу? Эсвэл нөгөө тайг нохоо нь орох юм уу гэдэг зүйл яригдж байгаа шүү дээ. Урнагийн бодлоор яг аль нь орохоор байна?
За би бол одоо нөгөө банхар нохоотой л ойролцоо монголчууд банхар гэж ярьдаг болохоор одоо монгол хүний хувьд банхараа л хэлмээр байна. Тайга нохоог яг үндэ бол би бас яг сайн мэдэхгүй л байна. Тайга нохоо бол яг ингээд нэг гизэн нарийнхан ингээ хошуу нурт жоохон үс багтай юм уу? Үс багтай урцүүлтэй байхгүй. За тэгтэл яг 13 дугаар зууны үеийн ч гэсэн нөгөө Ховлын хааны ан аав мав те энэ дэр ч гэсэн ингээ гарч идэг. За тэгэхээр энэ бол тайга нохоо ш тайга те. Яг тэр нэг ан хийх байдал нь те. Харин тий. Арай илүү юм хурд хүчтэй байхаар харагдаад байгаа байхгүй. Зүгээр биеийн галбираас нь харахад яг сая юу байлаа. Яг энэ нэвтрүүлэг хийх гэж хад хэдүүлээ сая энэ өрөөнд нэг суулаа штэ тий. Тэгэхэд сая багийнх хэлж байгаа сте. Багийнх тэр нэмк хоёр ярьж байгаа сте хоорондоо. Тэгээд тайга нохооч хамтдаа амар юм байна. Тэр хинтид би сая нэг бориодуудаа анд явсан чи тэр тайга нохооч ерөөсө тэр ангийнхаа хоёр талд ингэж ээлжиж гарч шахсаар байгаад хамгийн сүүлд нь тэр зэрлэг гахааг чинь тий. Яг төмсгнээс нь хазаад авсан гэдэг. Тэгсэн боос. Тэгээд тэр төмсгөө хазуулсан зэрлэг гахаа чинь гяс ингээ мод руу ороод нуугддаг төмсгөө талд хийгээд тэгээд ингээ урдаас ингээ хараа зогсчдаг. Энэ үед нэг анчт буудад юм байна. Тэгэхгүй бол өөрийгөө нэг хоёглцсан сум одоо ингээ нэвтрэхгүй гэдэг ч юм ийм байдаг гэж байгаа байхгүй. Тэгэхээр саяны тэр ингээ тайг гэдэг нохоо бол ерөнхийдөө бол ан талдаа бол нэлийн сайн байсан учраас магадгүй тэр нэг жав улсын тэр 3 эрдэн гэдэг зүйл бол байгаа. За тэгээд тайг нохоо ерөнхийдөө шинжин ийм юм байгаа юм. Туранхай хошуу нарийн сүүл одоо урт тий. Тэгэхээр яг ингэж байгаа учраас нөгөө нэг эртний түүхэн сурвалжид тий хятад сурвалжид болохоор үнэг мэт химэн гэж нэрлсэн байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө үнэг шиг харагдах юм нэр харагдах юм тий. Нарийнхан сүултээ урт сүултээ сүултээ нарийнхан хошуутай нарийнх жижигхэн гизтэй тий. Нэрээ одоо яг ботсон ч археологийн нэг олдор дээрээс яг энэ нохооны дүрслэгдсэн байсан яг санагдчихж байна тий. За тэгээ одоо нөгөө нэг яг энэ дээр одоо нэг төвшин дээр ахихаа зургийг сайн ашиглаж байна. Тийм байна. За тэгээд одоо ийм байгаа байхгүй. Яг Монгол нутгаас болвол хүннүүгийн болвол нэг 20 гаруй одоо ингээ те нохоотой ингээ оршуулга олцсон байдаг. За эдгээр оршуулгуудыг ингээ нэлээд сайн ингээ үзээд унцх юм болвол ер нь болвол юу байгаа байхгүй. Нохоо дагуулсан тохиолдолд те одоо нөгөө нэг бас нэг ингээд зүйлийг илэрхийлээд байгаа. Энэ нь юу гэхээр за яг нэг хамгийн ихнээс нь ахуулаад ярьчих л да. Энэ одоо эгийн гол гэдэг газар бол Монголд одоо тий эгийн голын усан цахилгаан станц барих гад нэг хэсэг чинь айгүй том ингээд судалгаа явагдсан. Үүнээс гадна бас эгийн голын одоо нэг бурхан толгой энэ баруун бистийн ам гэх тий энэ газруудад бол одоо ингээд археологийн судалгааг Монгол Францын хамтарсан экспедицүүд хийж исэн байхгүй. За гэтэл энд яасан бэ гэхээр 14 15 дугаар булш гэж байгаа юм зэ. За энэ чинь 2 булш байх гэдэг тийм. За гэтэл ингээд дахиад цаашаага ингээд яг юу яаж байгаа. Бурхан толгоон 46 50 дугаар булш гэж байгаа байхгүй. За би энд нэг ийм 2 булшны харьцуулсан юм ярих гэдэг болохоор ингээд нэг эхлээд нэг булшнуудынхаа юм хэлээд. За үүнээс гадна яг ингээд шинжлэх ухааны гавьяа зүтгэлтэн активч шинжлэх ухааны археологийн хөрөлнгийн хамгийн анхны захирал цэвэнд орж асан байдаг гэж хүн байсан байхгүй. За энэ хүний бас ингээд судалсан судалгаа байгаа. За тэр нь болохоор энэ юу твшуулын 4-р булшууланд 7-р булш гэж байгаа. За ингээд 2 булш гэж хэлээд байгаа. За гэтэл эндээс юу олдсон бэ гэхлээр энд нэг булш байна. Энд нэг булш байна. Гэтэл энэ хоёрт хоёуланд нь нэг нохоог дундуур нь тастаад хоёр өөр талд нийцсэн байгаа байхгүй. Сайн байгаас тээ. Тэр энэ бол нэг цаг үед оршуулгдсан байж таарах нь ямар ч юм тий. Тэр энэ чинь ерөөсөө яг энэ хоёр булш хоёулаа нэг цаг үед оршуулгдсан мөртлөө тэрнгүүр ингээд нохоогоор зан үйлүүлдээд ингээд хоёуланд ингээд оршуулж штэ тий. За энэ нэг ингээд нэгтгэл гэх юм бол яг энэ байгаа байхгүй. Тэгээ яагаад иймэрхүү те зүйл болоод байгаа юм бэ гэдэг зүйлийг бас харж болж байгаа. Гэтэл яг хүннүг үед бол нохоог дагалдуулахдаа бол тухайн тэр хүнийхээ тэр нас хүйс гэдэг зүйлийг бол харгалзаж үзээгүй байгаа байхгүй. Тэгэхээр яг ямар журмын дагуу нохоог одоо ингээд дагалдуулж оршуулдаг байсан нь нэгдүгээр тодорхойгүй. Гэхдээ энд нэг ийм хоёр янзаар те ингээд оршуулсан байгаа энэ үйл явдал нь болохоор юм судлаачдын нэг сонирхлыг ингээд төрүүлсэн үйл явдал байгаа. За энийг жоохон байж байгаа яриа. Дараагийнх нь үйл явдал нэг иймэрхүү зүйл байгаа. За тэр нь юу вэ гэхлээр ерөн саяны тэр эгийн голын усан цахилгаас би шууд яриад. Эгийн голын одоо нэг археологийн дурсгалаа шүү дээ. Маллах судалгаа Монгол Францын хамтарсан. За энэ судалгаанаас бол нөгөө ДНК-гийн шинжилгээнүүд хийсэн. Дээрэс нь одоо нэг он цаг тогтоохсын 14-ийн судалгаанууд хийсэн. За он цаг бол нийтийн тооллын өмнөх 3-аас нийтийн тооллын 1-р зуун буюу 400 жил үргэлжилсэн байгаа байхгүй. Энэ оршуулгын газар. За тэгэн гутан тэр ДНК тогтоосон чинь саяны одоо тэр оршуулгууд шүү дээ тий. Эдгээр нь хоёр вакцин хоёр талд оршуулганд нэг нохоо ингээд талаад хийсэн гэсэн шүү дээ. Энэ бол эцгийн талаараа нэг болж таарад байгаа байхгүй. Хамаатан гот.
эсвэл аав хүү, эсвэл ах дүү гэдэг ч юм уу те эцгийн талаараа. За гэтэл зарим нэг нь болохоор ингээд эхийн талаараа ч юм уу те ингээд хамаатнууд болж байгаа нь ингээд судалгааны явцад мэдэгдээд байгаа юм. Тэгэхээр энэ судалгаа юу гэсэн үг вэ гэхлээр ер нь бол тэр нохоог яагаад таллаад оршуулж байгаа гэдэг дээр бас нэг юм хариулт өгөх бас боломж байгаа юм. За үүнээс гадна ер нь бол энэ нохоог ингэж таллаж оршуулж байгаа те энэ зүйл бол одоо яг судлаач одоо доктор Батболдгоон одоо ингэж үзэж байгаагаар бол те судалгаа бол за нэг ийм таамаглалыг дэвшүүлсэн байгаа юм. За энэ бол нүүдэлчдийн түүхэнд эртнээс улбаатай тангаргийн ёс гэж байгаа юм. Тангарга. За энэ юу гэсэн үг вэ гэхээр эртний нүүдэлчд нэг андгаа тангараг өргөдөг те. За энэ андгаа тангараг өргөхдөө бол одоо янз бүрийн байдлаар өргөж байгаа шүү дээ. Жишээ нь Монголын нууц товчоонд бол одоо нэг юу яаж байгаа штэ нэг жамуухай гүр хаанд өргөмжлөөд те цагаан азар гадууг алдсан гэж байгаа штэ цусыг нуугаад андгаа тангараг өргөж чинь. За бид хэрвээ энэс уруух юм бол те баг ингээд энэ одоо азарх шиг одоо ингээд байхгүй болно гэдэг ч юм уу нэг иймэрхүү зүйл ингээд гарч ирдэг хүмүүсийн олонхын мэдхээр. А гэтэл судрын чуулганд бас ингээд яг энтэй адилхан юу байгаа андгаа тангараг байгаа байхгүй. За энэ андгаа тангараг дээр бол Чингис хаанд ялагдсан тайчууд болон одоо нэг хатгин салжууд те тэгээ татарын зарим овог аймагуд бүгдээрээ нийлж байгаа гэж байгаа. За тэгээд бүгдээрээ нийлэн гутаа ингээд азарга бух тэгэн гутаа ир нохоо гэж байгаа байхгүй. Ил дээр тастаж чавчаад гэж байгаа. Дундуур нь тэгээ ил дээр чавчиж алаад алж 50 гутаа энэ яасан бэ гэхэлэр бид хэрвээ одоо те гэд хоорондоо ингээ үнэнч байна гэдгийг андгаалж байна. Тэ Чингис хааны эсрэг дайтна гэдгийг андгаалж байна. Энэ эдгээр малууд бол бүгдээр энэ одоо малны эр хүйстэй малуудаа. Тийм учраас хэрвээ бид энэ андгаа тангаргаасаа буцах юм бол энэ амьтад шиг болох болно гэж хэлж байгаа байхгүй. За ингэж андгаа тангараг тавьж байгаа. Гэтэл энтэй яг адилхан зан үйл бол бас хүннэг үед гарч ирээд байгаа байхгүй. Гэхдээ энэ арай жаахан өөр хувилбартай. Тэрний юу гэхээр нийтийн тоглолтын өмнөх 47 онд Хухайны шаньюу те Шижи шаньюу хоёр чинь ингээд нэг хоорондоо ингээд ах トゥ хоёр ингэж явсаар хагаад Хухайны шаньюу чинь одоо хан усаа дагаар орж байгаа штэ. За тэгэн гутаа энэ тэр дагаар орж байгаа тэр үйл явдал дээр болохоор ингээ морь алаад тэгэн гутаа хутг болон алтан халбах хэрэглээд ингээ дарс цацаж андгаалсан гэж байгаа байхгүй. Тэгэхээр иймэрхүү андгаа тангаргууд те магадгүй ингээ нөх хүннүгийн аль нэг аймгийн чухал нэгэнтэй ингээ нас эцэслэхэд одоо саяны андгаа тангаргыг ингээ санаад магадгүй одоо нэг нохоог ингэж дундуур нь тастаад гэдэг ч юм уу те одоо дундуур нь ингэж одоо бас тавьсан болов гэж бас үзэж болох талдаа ингэж хэвчээ. Бас их сони юм аа. Одоо бид нар ч гэсэн хүүхэд байхдаа яг энэ андгаа тангараг одоо өргөдөг юм их те. Одоо монголчууд бол энгийн юм шиг те магадгүй гадны хүндийг сонин сонсогдох байх те. Өргөдөг байсан. Одоогоо л арай жоохон өөр болж байгаа. За хамтран ажиллагчид танилцуулаад хойлоо нэвтрүүлгээ өргөжлүүлээ. Тэгэхээр үрждэг сар хариултаа хадгалын Хөдөлთა хөгжлийн банк маань нэвтрүүлгийн маань дэмжиж ажиллаж байна. Тэгэхээр 3 дугаар сарын 12-ны өдрөөс 4 дугаар сарын 12-ны хүртэлх 1 сарын хугацаанд энэ хариултаа хадгалын үйлчлэгээр олсон 25 мянган төгрөгийг 2 дахин үржээд 50 мянган төгрөг болох юм урамшууллыг зарлаад байгаа маа. Тэгэхээр одоо таны цуглуулсан хадгаламжийг шууд 2 дахин үржих гэхлээр бас одоо юм гоё урамшууллыг зарлаад байгаа маа. Та бүхэн манаас алдахгүй ашиглаарай. Тэгэхээр та бүхэн дэлгэц дээр гарч байгаа QR кодыг уншуулад энэ TDB онлайн аппликейшнийг татаж аваад харилцагчаар бүртгүүлнэ. За аппликейшн ашиглан 6 сар ба түүнээс дээш сарын хугацаатай хадгаламжийн дансаа бас мөн нээн. Тэгээ харилцах дансаа нээн. За өөрөөр хэлбэл одоо бүх юмыг та ингэж онлайнаар нээгээд одоо өөрөө хадгаламжийн дансаа нээгээд за тэгээ шууд үйлчлэгээ одоо карта гэртээ захиалаад авчих штэ. Тэгээд онлайнаар ингэж хандах бас боломжтой. Мэдээж одоо өөртөө өөр байгаа Хөдөлთა хөгжлийн банкн дээр очиж болно. За тэгэхээр та бүхэн маань энэ богино хугацаанд явагдаж байгаа 2 дахин үржүүлэх одоо энэ юу гэдэг юм те өгөөшх юм уу те энийг ашиглаад гоё ингээд хоримтлал хадгалуулъя гэж зорж төлөвлөж байсан бол бас ашиглаад хоримтлалаа бас хойш тавилгүй нээгээрээ гэж уриалж байна. Тэгээд дэлгэрэнгүй мэдээллийг 18 тэгтэг 1977 гэсэн утсаар болон за Хөдөлთა хөгжлийн банкны сайтаас та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. За тэгээд монголчуудаа бүгдээрээ хоримталтай болцгоё. Баярлалаа Хөдөлთა хөгжлийнхаа хамт олондоо. За баярлалаа Хөдөлთა хөгжлийн хамт олондоо. За одоо нөгөө нэг үйл явдал цаашаа ингээд өрнөж байгаа те. Гэтэл энд бол яг одоо ингээд судлаач бада доктор Батболдгоон ингээд үзэж байгаагаар бол ер нь хүннүүгийн нохоон талаарх ингээд сурвалжийн мэдээнүүдийг сайн нэгтлаад ингээд шүүгээд үзэх юм болов гэж байгаа байхгүй. Өнөөгийн нөгөө хотож буюу банхар нохоо шүү дээ те. Энэ нохоог бол ингээд дүрсэлсэн байгаа гэж байгаа. Хүннүүгийн хатар. Гэтэл Жүншан буюу одоо саяны тэр хүннүгс чинь нэг жаахан арай өмнөх үегээдсэн шүү дээ те. Энэ талаарх мэдээ сурвалжийн мэдээнүүд бол тайг нохоог дүрсэлж байна гэж байгаа.
Тэгэхээр энэ нохоон дүрсэл зэрэгээс ингээд харахад бол тайг болон банхар нохоо бол хоёулаа эртээр үеэс Монгол нутагт байжээ гэдэг ингээд энэ дүгнэлтэнд хүрж байгаа байхгүй. Энэ дүгнэлтийг давхар батлах зүйл бол археологийн баримт. За энэ археологийн баримт гэдэг дээр бол яг хүннэг үеийн гар урлал тэгээ гоёл чимэглийн зүйлүүд бол нохоог дүрсэлсэн нь цөөхөнгүй байдаг гэж байгаа. За энэ дээр бол яг ингээд судлаачийн үзэж байгаагаар бол одоо ингээд хүрэл бүсний ингээд арлууд байгаа байхгүй. За энэ бүсний арал дээр бол сүйх тэргийг тэр байгальтаа мод энэ зэргийг дүрсэлсэн мөртлөө одоо яг тэр нөгөө анч нохоо, банхар нохоо эдгээрийг бас ингээд дүрсэлсэн байгаа байхгүй. Манай найруулагч одоо яг тэр хүрэл эдэл дээр одоо энэ бүсний арал гэхдээ бүсний арал дээр ингэж нөгөө нэг амтны загварт загварлсан урлаг одоо бодит загвар гэх юм уу энэ загварлаг урлагийг гаргаж ирж байгаа байхгүй. За одоо эндээс энэ бүхнээс үндэслээд яг юуг хэлж болох вэ гэхээр нийтийн тооллын өмнөх 209 оноос хойшоо хүннэг гүрэн явсаар хагаад нийтийн тооллын 48 онд бол ингээ хоёр умард өмнөд гэж хуваагдсан. Тэгээ энэ цагаас хойш ингээ явсаар хагаад нийтийн тооллын 89 оноос 91 онд бол хүннүү умард хүннүү бол мөх нэг нь тодорхойлсон За ингээд 93 онд ч нөгөө нэг 100 мянган өрх буюу 500-аас 600 мянган хүн ам бол Сиамбик гэдэг нэрийн дор явах болсон гэж. Гэтэл одоо яг эртний хятадын түүхэн сурвалжуудад Сиамбигийн нохоо болон нохоо дагалдуулан оршуулах тухай сурвалжийн мэдээнүүд байгаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ мэдээг манай одоо судлаач маань юу гэж гярхан ажигласан бэ гэхлээр магадгүй хүннүг үеийн нэг зарим хэсэг одоо ингээ овг аймагуд яг ингээд язгуурын овг аймагуд нохоог дагалдуулж ингэж оршуулдаг байсан энэ зан үйл нь Сиамбид одоо ингэж дагаж орсноор Сиамбигийн одоо ноёлох овгийн хүрээнд нь ороод энэ нь эртний хятад сурвалж тэмдэглэгдэж үлдсэн юм биш үү гэдэг санааг бас давхар хэлж байгаа байхгүй. За ингээд өнөөдрийн та бүхэн ярих дугаар хүннүү нохоо гэдэг нэвтрүүлэг ингээд дуусч ин энэхүү судалгааг ингээд та бүхэнд хүргэхэд тусалсан одоо доктор Батболд одоо археологч ахта баярлалаа гэж хэлье. За одоо яг Монгол төмнийхээ хайрлж хамтдаа одоо маш олон цаг үеийг тоолж өгсөн энэ нохоог мэдэх сайхан байлаа. Ийм гоё олдврууд олцсон гэдгийг сонсох сэтгэл хөдлөн байлаа. Тэг хамтдаа байсан үзэг сонсогч та бүхэнд их баярлалаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар үрждэг сар хариултаа хадгалын худалдаа хөгжлийн банк болон таны аяллыг бид дурлаа. Стар Mongolia байлаа. Тэгээд нэвтрүүлэг маань NTV болон Од Мөндөр радио 107 83.3 гэсэн хост төлөвөөр та бүхэндээ хүрлээ. Дараагийнхаа дугаараар эргэн уулзъя. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од Мөндөр суваг энэ мэтлэн танин мэдхүн 1000 хөтөлбөрийг 2025 оны 7 сарын 1 хүртэл та бүхэнд хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүг түгээхийн үйлсэд та нэгтгэх хүсвэл бидэнд таньд өгөх боломжтой. Нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100,000 төгрөгөөр үнэлээд та биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүг түгээх энэ үйл хэрэг таны оролцоотойгоор амжилттай үргэлжлэх юм а. Зандан хүү миний нэр дээрх голомт банкны данс байгаа. 30 15 15 1942 30 15 15 1942 Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандвалснаар Од Мөндөр сувгийн алтан гишүүн болох юм. Шинжлэх ухаан танин мэдхүй Монголд ялах болтугай.